Сайн уу? Өнөөдрийн сэдвээрээ би хүнд ямар нэгэн эрүүл мэндийн асуудал тулгарсан үед бусад хүнээс илэн далангүйгээр асууж чадахгүй зүйлс зориулсан 6 зөвлөгөөг хүргэх болно. Нэгдүгээр зөвлөгөө бол катетер. Катетерийг маш олон тохиолдолд ашиглагдаж болдог. Жирэмсэн, гэмтэлтэй, эсвэл харавсан хүмүүс, эсвэл ямар нэгэн бусад эрүүл мэндийн асуудалтай хүмүүст ашиглагдаж болдог. Эмнэлгийн нөхцөлд бол мэргэжлийн хүмүүс энийг тавиад өгчнө. Эсвэл байнгын катетер ашигладаг, удаан хугацаагаар ашиглах шаардлагатай хүмүүс ар гэрийнхэн хүртэл зарим тохиолдолд тэрийг нь солиод ашиглаа сурсан байдаг. Катетер хэрэглэж байгаа хугацаанд хамгийн чухал зүйл бол ариун цэврийг яг тэр нууц хэсгийнх нь ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй байдаг. Энд нь болохоор ерөнхийдөө гэрийн нөхцөлд юм уу эсвэл эмнэлгийн нөхцөлд ч байсан хамаагүй урсгал бүлээн усаар ерөнхийдөө тэр хэсгийг ариутгаж цэвэрлэх хэрэгтэй. Катетер бол үндсэндээ шээс агуулгах сав болон давсаг руу шууд холбогддог гуурснаас тогтдог. Харин гуурс нь эрэгтэй эмэгтэй хүний шээсний сүв рүү шууд холбогддог учраас ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Хоёрдугаар зөвлөгөө нь катетер авсны дараа та яах хэрэгтэй вэ? Олон нэг катетер тавиулсны дараа маш олон хүмүүс давсаг өрөвсөх шинж ажиглагддаг. Энэ үед бол мэдээж эмнэлгийн зүгээс арга хэмжээ авна. Бидний зүгээс болохоор ерөнхийдөө маш их хэмжээний шингэн уух шаардлагатай. Шингэн ууснаар тэр шингэн маань шээстэй хамт гадагшлахдаа тэр өрөвсүүлээд байгаа бактери зэргийг нь бас хамж урсгаж гаргах тийм магадлал нь ихсдэг байгаа. Тийм учраас шингэн маш их хэмжээгээр уугаад маш их шингэн тэгж эргэлдүүлэх ёстой шүү. 3 дугаар зөвлөгөө нь пупуг хэрхэн гаргах вэ? За нугасны дарагдaltaй, нугасны гэмтэлтэй хүмүүс, эсвэл зарим тохиолдолд хөвшин хүмүүс, эсвэл жирэмсэн хүмүүст пупуг гаргаж чадахгүй байх тохиолдол маш их байдаг. Энэ нь бол тухайн хүнд маш их тийм эмзэглэлтэй, маш их тэгж зовиортой байдаг. Тийм учраас энийг хэрхэн гаргах аргыг зааж өгье. Хамгийн гол нь пупугээ гаргаж чадахгүй байгаа хүнийхээ сэтгэл зүйг нь маш сайн тайвшруулж дэмжих хэрэгтэй. Энэ бол зүгээр ингийн л байдаг л асуудал шүү. Зүгээр санаа зовлттой гэдэг нь маш сайн хэлж ойлгуулах хэрэгтэй. Хилээсэм тавих бол ерөнхийдөө хамгийн зөв арга. Гэхдээ хилээсэм тавиад ч пупуг гарахгүй байх тохиолдлууд байдаг. Хамгийн түрүүнд халбаг юм мухар үзүүртэй, тэгээ юм хурууны хэмжээтэй адилхан иймэрхүү иштэй халбаг ойл зүгээр. Ерөнхийдөө нэг удаагийн халбаг ойл бас дайжгүй. Тэгээ энийгээ болохоор уутаар бүрхээд ингэж сайн бүрхэж жагаад тэгээ энийхээ үзүүртэй баг зэрэг тос түрхээд өгчүүл илүү амар болчихно. Тэгээ энүүгээр ингээд ухаж гаргаж өгвөл тэр хүнд арай гайгүй болж өгдөг. Мэдээж доор нь нэг удаагийн дэвсдэг памперс юм уу, өмсдөг памперс ч хамаагүй ингээд дэлгээ тавьчих болдог. Дөрөвт зөвлөгөө нь хэвтрийн жорлон. Энэ бол маш их хэрэгцээтэй зүйл байгаа. Үүнийг болохоор катетер авсны дараа тухайн хүн маань тодорхой хэмжээгээр өөрөө шээж чаддаг болсон үед тэгээ дээрээс нь ингээд 0 руу ингээ өөрөө явж чадахгүй байгаа үед маш их хэрэгтэй байдаг. Тэгээд энэ жорлондоо шээхдээ тухайн хүн маань шээсээ хамгийн чадах хэмжээгээр сайн барьж агаад тэгээ шээх юм бол тухайн хүнийхээ шээс барих чадвар нь хүртэл маш сайн нэмэгддэг байгаа. Тийм учраас энэ хэвтрийн жорлон бол маш хэрэгтэй зүйл. Дээрээс нь шинэ олон удаа шийдэг хүмүүс байнгын 0 явах шаардлагагүйгээр орон доороо мэдээж ариун цэврээ сахиад орон доороо хадгалаа шүн шээчээд тэгээ өглөө асцгаад цэвэрлэх боломжтой байдаг. Нууц хэсгийнхаа ариун цэврийн байдлыг хангахад урсгал усаар тэрийг байнга угаахад доороо тавиад хэрэглэл бас маш зүгээр байдаг. 5 дугаар зөвлөгөө нь саналтай гашиг. Асуудалтайгаа хүн маань тодорхой хэмжээгээр суудаг болсон. Гисэн идэж жорлон руу явж чадахгүй байгаа тохиолдолд энэ зүйл маш их хэрэгцээтэй байдаг. Яагаад гэвэл хүн пупугээ болон шээсээ мэдээж байгалийнхаа замаар сууж гаргах нь тухайн хүнд нь өөртөө маш их хэрэгтэй. Тийм учраас аль болох энэ саналтай гашигийг сууж чаддаг болсныхаа дараа маш их ашиглаж авах хэрэгтэй. Ингэснээр тухайн хүн маань цаашдаа хэвийн үйл ажиллагаанд нь маш сайн нөлөөлдөг юм шүү. 6 дугаар зөвлөгөө нь олон нийтийн газар хэрхэн бийцэх вэ? За энэ бол мэдээж асуудалтай хүн маань алхаж чаддаг болсон. Өөрөө бие аваад явж чаддаг болсон үед яригдах асуудал. За энэ үед болохоор мэдээж гэрээсээ гарахаас өмнө маш сайн нэгтэлж болох хэрэгтэй. Гэсэн ч гэсэндээ гадуур явж байхад санамсргүй тохиолдож магадгүй тэр үед нь бас бэлэн байх хэрэгтэй. Олон нийтийн газар бийцсэн гэдэг бол одоогоор миний хувьд асуудал байгаа. Гэсэн хэдий ч тийм олон нийтийн газар бийцхээс өөр сонголтгүй үед байдаг.
Учир нь юу вэ гэхээр миний булчингууд яг гүйцэд ингэж ажиллагаанд орж сэргээгүй байгаа учраас би заавал доод хэсгийн бие бүтэн тавьж иж би ингэж бийцэх боломж нь бүгдээ. Хамгийн түрүүнд ойр хавийнхаа сайн нэгтэлж үзээд хамгийн цэвэрхэн айлтай газрыг сонгож авах хэрэгтэй. Би суулгуурынхаа ариун цэврийн байдлыг хангахын тулд нойдон сэлбэг эхлээд нарч хэрэгтэй. Мэдээж нойдон сэлбэг нь бактерийн эсрэг нойдон сэлбэг зөндөө байдаг болохоор аюул хэрэгтэй. Тэр байвал маш сайн. Тэрүүгээрээ эхлээд бүх гадаргууг нь сайн арчиж агаад тэгээд дараад нь банк бидээ ийм нойлын цас авч явж явах хэрэгтэй. Нойлын цаасаараа дараад бас маш сайн арчиж агаад тэгээд нойлын цаасаа хувааж агаад дээр нь ингээд суудлын бүр дээр нь ингэж тавих хэрэгтэй. Тэгснийхаа дараа бас суудаг. Энэ бол яг арга ядсан үед ашиглагдаж болохоор тийм арга байгаа. Эсвэл бүр нойлын цаас жаахгүй эсвэл ингээд нойцлэгч байхгүй тохиолдол байх юм бол гараахан хүчийг ашиглах хэрэгтэй. Хоёр гараараа сайн ингээд хоёр хандлага сайн ингээд шахаж дарж хахад ингэснээрээ болохоор яг тэр хөлийн булчин маань ингээд сулрах боломж нь бас нэмэгдчихэдэг. Тийм учраас ингээд хоёр гараараа сайн тулж агаад тэгээд доод хэсгийнхаа биеийг бүрхүүгээр бийцэх тийм арга байдаг. Имгэлтээр та бүхэндээ би хагалгааны дараа ямар массаж хийдэг байснаа бичлэгээр хүргэе. Энэ нь болохоор цусны эргэлтийг сайжруулж, үргэлжлэлтийг маш ихээр намдааж, дээрээс нь хөдөлгөөний эргээс хэрэгтэн, булчингуудыг эргээс хэрэгтэн маш их тусалдаг тийм засгал байгаа.